That government of the people, by the people, for the people. Да здравствует мир международный. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн 2 дахь бүрийн эрхийнхэн хугацаанд Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогыг бол үндсэнд нь өөрчилсөн гэдгээ Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадурог бол баривчилсан үйл явдлаар бол маш тодорхой харууллаа. Трампын хувьд Николас Мадурог бол олон сарын турш дараалан айлхан сүрдүүлж дарамтарч байсан ч эцэст нь бол тэрээр өөрийнх нь сүрдүүлгийг бол ажил хэрэг болгож чадсан. Тэгэхээр Трампын хийсэн энэхүү үйл явцыг бол яг олон улсын гэрээ дүрм журмын хүрээнд бол авч үзэх юм бол гадны цэргийн хүчин өөр нэг улсын хязгаарт бол нэвтрэн орж ирээд шүн дунд ерөнхийлөгчийг нь бол хулгайлаад өөрийнхөө улсад аваачин өөрийнх нь шоронд хороод өөрийнх нь шүүх хурлаар оруулна гэж байгаа бол яаж бодсон бол зөв үйлдэл биш үү гэвэл мэдээж хэрэг биш юм. Гэхдээ Трамп бас энэ явдалд өөрийгөө инхүү бас өмгөөдж байгаа юм аа. Тэрээр 1823 оны Монрогийн номлолыг бол дахин сөхөж, Америкийн нэгдсэн улсын дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст бол бүрэн ноёлох эрхтэй гэж бол тэрээр мэдэгдсэн. Монрогийн номлол гэдэг нь бол 1823 онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Джеймс Монрогийн гаргаж тавьсан Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогын суурь зарчим юм. Маш товчоор тайлбарлах юм бол Америкийн нэгдсэн улс нь Европ төвийн асуудалд оролцох ёсгүй бөгөөд харин Америкийн нэгдсэн улс нь баруун хагас бөмбөрцөгт бүрэн давмгайлах ёстой гэсэн ийм зарчим юм. Тэгэхээр Венесуелийн ерөнхийлөгчийг барьж авсны дараагаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп бол Гренландын арлын асуудлыг бол дахин маш хүчтэйгээр бол сүхэн ярьж эхэллээ. Трамп өчигдөр буюу 1-р сарын 5-ны өдөр хэвлэлийнхэнд хандаж үндэсний аюулгүй байдлын нөхцөл байдлын үүднээс бидэнд Гренланд бол зайлшгүй хэрэгтэй байна. Гренланд бол маш чухал стратегийн ач холбогдолтой газар. Яг энэ цаг мөчид Гренландын эргэн тойронд Хятад болон Оросын усан онгоцнууд энэ тэндгүү хөвж байна гэж бол мэдээлэл хийсэн. Трампын уг мэдээллийн хариуд Гренландын автономт арлын ерөнхий сайд Йенс Фредерик бол маш ихээр бухимдаж Трампт хандаж одоо бол хангалттай Америкийн нэгдсэн улс манай арлыг хянана гэсэн ийм хоосон төсөөллөө бол авч хаях ёстой хэмээн бол Трампын эсрэг хатуухан мэдээлэл хийлээ. Мөн Гренландын арлыг эзэмшдэг Дайн улсын ерөнхий сайд Метте Фредериксэн мөн мэдээлэл хийсэн. Тэрээр Америкийн нэгдсэн улс нь Дайны хаант улсын бүрэлдэхүүнд багтдаг. 3 улсын алийг нь ч бол нэгтгэх ямар ч хууль зүйн эрхгүй хэмээн бол Трампын эсрэг бол өөрийн байр сууриа илэрхийлээд амжлаа. Тэгэхээр ямар ч тач өнөөдрийн дугаараар Америкийн нэгдсэн улс Трампаас ч өмнө бас хэд хэдэн удаа Гренландыг бол авахаар бол зүтгэж оролдож байсан талаар бол ярина. Мөн Гренландын арал нь Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдал болон эдийн засагт ямар үр өгөөжтэй болох талаар мөн Гренландд ингэхэд яг юу болоод байна гэх мэтээр бол нэлээд дэлгэрэнгүй байдлаар бол тоймлын ярихаар та бүхэндээ бэлэн болоод байна. Та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторганд хандаарай. Гренландтай холбоотой асуудал ерөнхийдөө Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэрийг баривчилж Нью-Йорк хотод шилжүүлэн авчирсны дараагаар маш хурц байдалд бол шилжээд байна гэж хэлж болно. Трампын зүгээс Венесуелийн ерөнхийлөгчийг барьж Америкийн нэгдсэн улсын нефтийн компаниудыг Венесуэлд оруулна гэж мэдэгдэл хийсэн нь Гренландыг ч гэсэн Америкийн нэгдсэн улс нь яг энэ аргаар хяналтанд авч магадгүй буюу Дайн улсын эсрэг бол цэргийн хүч ашиглаж магадгүй гэх маш том болгоомжлолыг Европ даяар бол бий болгож байна. Мөн хамгийн гол нь Трампын хувьд Гренландыг нэгтгэхийн тулд зэвсэг хэрэглэх хувилбарыг бол өмнө нь нэгэнтээ бас сөхөж байсан гэдгийг бол та бүхэн санах хэрэгтэй. Трампын хувьд Гренландыг Америкийн нэгдсэн улсын бүрэлдэхүүнд оруулах нь Америкийн нэгдсэн улсын стратегийн байршил болон өндөр технологийн салбаруудын түүхийн эдүүд шаардлагатай ашигт малтмлыг бол олж авах зэрэгт бол Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолтой нийцэж байна гэж бол тэрээр мэдэгдсээр удаж байгаа. Мөн Трамп саяхан Гренландын асуудал хариуцсан тусгай илж томилсон бөгөөд
За энэ явдал нь бол Дани улсын маш хүчтэй эсэргүүцэлтэд тулгарсан гэдгийг бол санах хэрэгтэй. За энэ бол бараг сая 12 дугаар сарын дундуур болсон үйл явдал. За бүхэл бүтэн тусгаар улс байтал за тухайн улсын дотоод асуудлыг хариуцсан хүн томилно гэдэг бол яг үүндээ бас дээрэмгүй үзэл юм. За мөн Дани хаант улс бол 1949 онд НАТОд гишүүнээр эзэлсэн НАТОгийн анхдагч улсуудын нэг буюу за угтаа бол Америкийн нэгдсэн улсын уламжлалт холбоотон улс гэдгийг бас санах хэрэгтэй. За Гренландын арлын хувьд тус арал нь бол 57 мянга орчим хүн амтай бөгөөд 1979 оноос хойш өргөн хүрээнд өөртөө засах эрхтэй боловч Батлан хамгаалах салбар ба гадаад бодлогын салбарт Дани хаант улсын мэдэлд хэвээр оршдог ийм арлаа. За Гренландын арлын оршин суугчдын хувьд дийлэнх хэсэг нь санал асуулахаар Дани улсаас салан тусгаарлахыг дэмждэг боловч за тэглээгээд тэд Америкийн нэгдсэн улсын мэдэлд бол шидчихийг зөвшөөрч байна гэсэн үг бол биш. За Дани ард иргэд Гренландыг бие даасан тусгаар улс болгох ёстой бөгөөд ард иргэд нь өөрсдийн улсын хувь заяаг өөрсдөө шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм а. За мөн яг энэ асуудалтай холбоотойгоор өчигдөр Их Британий ерөнхий сайд Keir Starmer за BBC агентлагт бол ярилцлага өгөхдөө за Гренландын ирээдүг Гренландын ард иргэд болон одоогоор Гренландыг эзэмшиж буй Дани улсууд бол хамтран шийдэх хэрэгтэй. Энэ асуудалд өөр 3 дахь улс нөлөөлөх ёсгүй хэмээн Трампын эсрэг бол байр суурь илэрхийлээд амжлаа. За Европын холбоо бол НАТОгийн гишүүн орнуудын хувьд Трамп Америкийн нэгдсэн улсын цэргийн хүчийг ашиглаж дэлхий дээр хүсснээ хийх эрхгүй гэдэг ийм байр суурьтай байгаа. Тэгэхээр Трамп дэлхийд даяар ийм буруу жишгийг тогтоож магадгүй нөхцөл байдал үүссэн учраас за Европын холбооны удирдлагууд Венесуелийн ерөнхийлөгчд хэдийгээр дургүй за хүний эрхийг зөрчдөг дарангуулагч хэмээн үздэг боловч за түүнийг баривчилсан Трампын энэ үйлдэлийг бол дуу нэгтэйгээр бүгд цаашааж дэмжихгүй байгаа харагдаж байна. Тэгэхээр Трампын хувьд гэвэл анх 2019 онд буюу эхний бүрийн эрхийнхэн хугацаанд Гренландын арлыг худалдаж авах саналыг за Дани хаант улсад бол тавьж байсан ч Дани улсын зүгээс зарж борлуулдаг зүйл биш хэмээх товчхон хариуг бол илгээсэн байдаг. За улмаар Дональд Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдож цагаан ордонд ирснийхэн дараагаар за 2025 оны 1-р сард 2019 онд ярьж байсан Гренландын сэдвийг бол дахин сэргээж за Дани хаант улс хэрв бидэнд Гренландыг өгөхгүй бол хүч хэрэглэх боломжийг үгүйсэхгүй хэмээн бол ив тодор мэдэгдэж байсан. За Трампын энэхүү хэлснүүд Вашингтонтой уламжлалт байдлаар ойр харилцаатай байж ирсэн НАТОгийн холбоотон Дани улс болон за ганц Данич гэлтгүйгээр НАТОгийн бусад гишүүн орнуудыг бол маш их цочирдуулаад амжсан. За мөн Трамп энэхүү мэдэгдэл хийснийхэн дараагаар хэд хэдэн удаагийн өндөр дээд түвшний айдчлалуудыг Гренландын зүгт бол зохион байгуулсан байдаг. За тухайлбал Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance за өнгөрсөн оны 3 дугаар сард Гренландд албан ёсны айдчлал хийсэн байх жишээтэй. За энэхүү айдчлалын дараагаар JD Vance Америкийн нэгдсэн улсад иргэн очсон даруйда хэвлэлийн баг хурал хийж Дани хаант улс нь Гренландын арлын нутаг дэвсгэрийн аюулгүй байдалд зориулж хангалттай хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна гэж бол мэдэгдэл хийсэн. За нэг ёсондоо бол та нар хамгаалж чадахгүй байна. За бид бол хамгаалж чадна гэсэн ийм санааг бол дэвшүүлсэн хэрэг. За улмаар 2025 оны сүүлчээр өөр нэгэн шинэ маргаан бол дэгдэж эхэлсэн. За тухайн үед Трамп Гренландын асуудал хариуцсан тусгай элчээр за Jeff Landry-г бол албан ёсоор томилж шуудад Америкийн нэгдсэн улсын төр засгийн түвшинд бол Гренландыг Америкийн нэгдсэн улсад нэгтгэх асуудлыг ив тодор ярьж эхэлснээр хоёр орны харилцаа түүхэн доод хэмжээнд хүртлээ муутсан юм а. За тус арлыг Америкийн нэгдсэн улсад нэгтгэх шуум дэгдэж эхэлсний дараагаар за Гренландын асуудлаар бол санал асуулга явсан бөгөөд за арлын оршин суугчдын дөнгөж 6% нь өөрийн арлыг Америкийн нэгдсэн улсын нэг хэсэг болгохыг зөвшөөрсөн бол за 9% нь бол хариулж мэдэхгүй байна гэсэн. За харин 85% нь бол эсэргүүцсэн санал өгсөн. За гэхдээ ард түмний буюу тухайн арлын оршин суугчдын хүсэл за орчин цагийн энэхүү одоо хүчтэй хүчгүйгээ дээрлэгдэг болж буй дэлхийн ертөнцид нэг их хамаагүй болж байх шиг байна. За тэгэхээр түүхийг баг зэрэг бас сөхөөд үзье. За Дани улс бол өөрийгөө дэлхий дээрх хамгийн элдэг колончлогчд хэмээн бол үдсээр ирсэн ийм улс юм. За тэд 1720 оноос хойш тасралтгүйгээр Гренландын арлыг колончлж ирсэн бөгөөд за өөрсдөө нутгийн уугуул иргэдийн эсрэг хүчирхийлэл үлдэж байгаагүй гэдгээр бол маш ихээр бахархдаг. За гэвч сүүлийн жилүүдэд зарим нэг ноцтой баримтууд эхнээсээ дэлгэгдэж за олон улсын түвшинд бол шууган тарж эхлээд байна.
За тэдгээр нь одоо ямар баримтуудад шууган дэгдэгээд байна вэ гэвэл за Дани улсын болон Гренландын эрх баригчид хамтран нутгийн уугуул эмэгтэйчүүдэд тэдний зөвшөөрөлгүйгээр за зарим тохиолдолд бүр мэдэгдэлгүйгээр үр тогтоохоос сэргийлэх спираль суулгаж байсан гэх ийм асуудал бол дэгдэж эхэлсэн. За BBC агентлагийн мэдээлснээр бол 1966-аас за 1970 оны хооронд гэхэд за Гренландын үр тогтоох насны эмэгтэйчүүдийн бараг 70% нь яг ийм байдлаар хохирогч болсон байж магадгүй гэх мэдээлэл байна. Нэг ёсондоо бол Данийн хаант улсын эрх баригчдын зүгээс нутгийн уугуул иргэдийн хүн амыг хэд өсгөхгүй байх ийм давт бодлого баримталж байсны илэрлэл гэж хэлж болохоо. За мөн яг энэ цаг мөчид бол одоо дээрх хэргийг мөрдөн шалгах, үнэн мөнийг нь тогтоох ажиллагаа бол эрчимтэй үргэлжлэж байгаа юм байна. За гэхдээ энэ сэдвийн хүрээнд бас нэг зүйлийг зайлшгүй мэдэж ойлгох хэрэгтэй. За Трамп анх удаага гарч ирээд Гренландыг Америкийн нэгдсэн улсад нэгтгэх гээд байгаа зүйл бол энэ тогтоосоо байхгүй. За Гренланд нь хизээнээс Америкийн нэгдсэн улсын аюулгүй байдлын ашиг сонирхлын зангилаа бүс бол байсаар ирсэн. Дэлхийн 2 дугаар дайны үеэр нацист германчууд за Дани улсын их газрыг эзлэн түрэмгийлсэний дараагаар Америкийн нэгдсэн улс бол тэр дор нь Гренландын арлыг цэргийн хүчээр эзлэн авч за тэнд өөрсдийн цэргийн зориулалттай радио станцуудыг бол олноор нь байгуулж эхэлсэн байдаг. За улмаар дайнд дууссаны дараа ч тэдгээр цэргийн зориулалттай радио станцууд тус арал дээр тэр чигээрээ үлдсэн. Өдгөө тэнд дэлхийн 2 дугаар дайны үеэс эхлэхдээ Америкийн нэгдсэн улсын агаарын цэргийн бааз өнөөдрийг хүртэл Америкийн нэгдсэн улсын мэдээлэлд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. За Америкийн нэгдсэн улс нь анх 1951 онд Дани хаант улстай бол батлан хамгаалахын гэрээ байгуулж байсан бөгөөд тухайн үеэс эхлэн Америкийн нэгдсэн улс нь Гренландын арлын аюулгүй байдалд аль бие ёсоор маш чухал үүрэг гүйцэтгэх болж цэргийн баазууд барих тусгай эрх авч чадсан байдаг. Гренландын арал нь яагаад хүйтэн дайны он жилүүдэд Америкийн нэгдсэн улсад нэн чухал шаардлагатай байсан талаар Дани хаант улсын эзэн хааны батлан хамгаалахын коллежийн дэд профессор Марк Якобсон гэх хүн маш тодорхой хариулсан. За тэрээр хэрвээ зөвлөлт холбоот улс одооны Оросын холбооны улсын зүгээс Америкийн нэгдсэн улсын эсрэг ямар нэгэн алсын зайд тусгалтай пуужин харвсан тохиолдолд за уг пуужингийн Америкийн нэгдсэн улсад тусах хамгийн богино зайн хойд туйл буюу Гренландын чиглэлээр бол дамжиж өнгөрн таардаг. За иймээс Гренландд Америкийн нэгдсэн улсын агаарын цэргийн бааз байрлах нь Америкийн нэгдсэн улсад асар өндөр ач холбогдолтой гэж бол тайлбарласан байдаг. За иймээс Гренландыг авах алхмуудыг Америкийн нэгдсэн улс нь Трампаас өмнө бол хийж байсан. За тухайлбал 1867 онд Америкийн нэгдсэн улс нь Оросын хаант улсаас Аляскийг худалдан авсны дараагаар тухайн үеийн Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга байсан за William Seward Дани хаант улсаас Гренландын арлыг худалдан авах хэлэлцээрийг эхлүүлж байсан ч за тухайн үед үр дүнтэй тохиролцоонд хүрч чадаагүй учраас хэлэлцээр мухарталт орсон байдаг. За улмаар 1946 онд буюу дэлхийн 2 дугаар дайны дараагаар Америкийн нэгдсэн улсын зүгээс 100 сая доллар буюу өнөөгийн ханшаар 1.2 тэрбум доллараар Гренландыг Дани улсаас худалдан авах саналыг мөн тавьж байсан ч бас л Данийн засгийн газар бол татгалцсан байх жишээтэй. За энэ бүхнээс харуул Гренланд нь Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдалд зайлшгүй чухал ач холбогдолтой гэдэг нь бүр түүхэн нотлохоогоор бол маш тодорхой харагдаж байна. Тэгвэл эдийн засгийн ашиг сонирхол нь ямар байдаг талаар бол одоо үргэлжлүүлээд тавчхан ярив. За Гренландын арал нь бол газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд аль бие ёсоор 8 дугаарт ордог ийм арал. За тэнд маш их газрын ховор байгаа. За гэсэн ч өнөөдөр тэнд ердөө хоёрхан уурхай үйл ажиллагаагаа явуулдаг. За Гренланд нь хэдийгээр Дани улсын бүрэлдэхүүнд багтдаг боловч өөртөө засах эрхтэй учраас байгалийн баялгаа өөрсдөө хянаж, өөрсдөө захиран зарцуулдаг ийм онцлогтой. За тус аралт буй газрын ховрууд нь бол ухаалаг гар утас, зай хураагуур, цахилгаан мотор зэрэг орчин үеийн технологийн бараг бүх салбарт зайлшгүй шаардлагатай материалуудаас бол бүрддэг. За мөн тэнд газрын тос болон байгалийн хич ихээхэн бий. За гэвч Гренландын засгийн газраас хуурай газарт нөөц тогтоох өрөмтлөг хийж болох ч за далайн гүнээс олборлолт хийхийг бол хатуу хориглох ийм шийдвэр бол одоогоор гаргаад байгаа. За тэнд Америкийн нэгдсэн улсын хувьд дан ганц аюулгүй байдлаас гадна стратегийн асар их нөөц баялаг байгаа учраас Трампын санаа Гренландд бүр илүү чиглэж шунаж байгаа нь бол маргаангүй.
За өнөөдөр дэлхийн газрын ховрын салбарын дийфинх хувийг бүгд найрамдах хятад ард улс дангаараа базаж за өөрийн дүрмээр монопол тоглолтыг хийж байгаа. За мөн яг энэ монопол болсон хятад улсч гэсэн Гренландын уул уурхайн салбарт орж ирж за газрын ховрыг олборлох хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн. За хэдий тийм боловч хятадын компаниудыг Гренландын зүгээс төр хугацаанд орж ирэхийг нь бол одоогоор хориглоод байгаа юм а. Тэгэхээр яг энэ нөхцөл байдалд бол Америкийн нэгдсэн улсад хятадтай өрсөлдөхөд бол газрын ховрын өөр шинэ их үүсрүүд бол зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг бол энд онцлон ойлгох хэрэгтэй. За ер нь бол Гренландын ардд яг одооноос эхлээл уул уурхай жинхэнэ утгаараа хөгжиж эхлэх гэж байна гэж бол үзэж болно. За яг энэ цаг мөчид тус ард дээр 100 гаруй талбайд бол хайгуулах тусгай зөвшөөрөл олгосон байгаа бөгөөд за тэнд Их Британи, Канада, Австралийн маш том уул уурхайн компаниуд бол хайгуул хийж байгаа. За харин Америкийн нэгдсэн улс бол тэдний ердөө нэгэн гих нүдээр бол Гренландын засгийн газар Америкийн нэгдсэн улсад ханддаг. За эдгээр баялагийг эдийн засгийн эргэлтэнд оруулж эхэлбэл Гренландын эдийн засаг бол сайжрах нь гарцаагүй. Харин өнөөдрийн байдлаар тус улсын жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 3 тэрбум доллар байгаа бөгөөд за үүнийх нь дийфинхийг нь бол төрийн сектор болон загас агнуурын салбараас бол бүрдүүлж байна. За мөн Гренланд нь дайны хаан тулсаас жил бүр 600 сая долларын татаас авч байж за арай ядан бол оршин тогтнож байгаа ийм ард юм а. За Гренландын ардын засгийн газрын зүгээс уул уурхайгаа эрчимжүүлэх болсон. За нэг гол шалтгаан нь бол яг энэ шалтгаан юм. За тэд байгалийн баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулснаар дайны улсаас жил бүр авдаг 600 сая долларын татаасыг багасгах боломж за бүр цаашлаад байхгүй болгох боломж бүрдэнэ. Харин дайны улсаас санхүүгийн хувьд хараат бус болсон тохиолдолд за Гренландын ард тусгаар тогтнолоо зарлах энэ мөрөөдөлтөд хүрэхэд бол илүү хялбар болно гэсэн үг. Гэхдээ Гренландын ардд бас уул уурхайн салбар хөгжихэд нэлээд хэцүү. За уугуул иргэдийн эсэргүүцлийн шалтгаан бус харин газар зүйн хүчин зүйл бол тэнд цаад бодож байгаа. За тус ард нь дэлхийд дээрх хамгийн том ард бөгөөд за 80% нь бол тэр чигтээ мөсөн бүрхүүдтэй, мөн асар өндөр бартаат уулсууд ихтэй. За суурин газруудын хооронд бол зам харгуу дид бүтэц бол хараахан хөгжөөгүй ийм байдалтай байгаа. За иймээс тэнд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх компаниуд давхар Гренландын ардын дид бүтцийг бол шийдэж өгөх ёстой болж таарч байгаа юм. За нэг осондоо бол маш их өндөр өртөгтэй гэж ойлгож болно. За гэхдээ хэдий тийм боловч Гренландын бизнес болон худалдаа түүхийн эдийн яамны сайд за Нажа Натаниэлсэн гэж хүн за бартаасаад их боловч Гренландын ард иргэд уул уурхайг ашиглахыг бол дийфинхэн дэмжиж байгаа. За учир нь уул уурхайн салбар Гренландын ард иргэд орон нутгийн эдийн засагт яг бодит үр өгөөж үзүүлж чаддаг хэмээн бол хэлсэн. За түрүү хэлсэнчлэн бол тэнд одоогоор дөнгөж 2 уурхай үйл ажиллагаа явуулж байгаа гэж. За харин тэдгээр уурхайд ажилладаг гадны ажилтнууд бол орон нутгийн дэлгүүрүүдээс худалдан авалт хийдэг. За мэдээч хэрэг тэнд бас орон нутгийн иргэдээс нэлээдгүй бол уурхайнуудад ажиллаж байгаа. За эдгээр шалтгаануудаас гадна уурхайнууд бол орон нутгийн завь болон нислэг тэрэгнүүдийг хөдсөлж ашиглах ийм шаардлагууд бол ойр ойрхон гардаг. За ийм байдлаар ерөнхийдөө Гренландын иргэдийн аж амьдралд бол яг бодит дэм болдог учраас Гренландын иргэд бол уул уурхайн салбарыг эсэргүүцдэггүй юм байна. За тэгэхээр ер нь бол Дональд Трамп яагаад Гренландыг сонирхоод байгаа талаар бол тоомлон хүрэхэд нэг иймэрхүү байна. За эдгээр дээр нэмээд дэлхийн долларын улмаас хойд туйлд шинээр худалдааны шинэ гарцууд, шинэ замууд нэгдэж байгаа учраас за тэдгээр худалдааны урсгал дээр төрүүлж хяналтаа тогтоох нь бол маш чухал асуудал болоод байгаа. За энэ мэтээр бас бус жижиг шалтгаанууд бол олон байгаа. За гэхдээ ямар ч тач Трамп учиргүй Гренландын ардд арайч тэгж цэргийн хүч хэрэглэхгүй байх гэж бол бодож байна. За дайн улс бол Венесуэл улс огтоосон биш юм. За дайн улс бол Америкийн нэгдсэн улсын НАТОгийн холбоотнуудын нэг учраас за ийм зарчимгүй бүдүүлэг алхмыг бол Трамп арайч гэж зүрхлэхгүй байхаа. За хэрвээ Америкийн нэгдсэн улс үнэхээр цэргийн хүч ашиглалаа гэж бодоход за НАТОгийн оршин тогтнол бол цаашид бол маш том ноцтой аюулт бол өртөж за Европын холбоо үндсэндээ Америкийн нэгдсэн улсыг улс төрийн тусгаарлалтанд оруулах ийм эрсдэл үүснэ гэсэн үг. За Гренландад дайрна гэдэг бол Трампын хувьд улс төрийн амиа хорлолт гэсэн үг. За мөн мэдээч хэрэг хэрвээ ийм зүйл болбол за Америкийн нэгдсэн улсын дотоод улс төр, Америкийн нэгдсэн улсын ард иргэдийн дунд төсөөлж барамгүй маш хүчтэй эсэргүүц
нөөцийн хөдөлгөөнд Трампыг бойкотлсон жагсаал эсэргүүцэл өрнөн гэдгийг бол Трамп мэдээж тоосоолсон байх. За иймээс Трамп Гренландыг дайны хаант улсуудыг бол сүрдүүлж байгаа нь за Америкийн нэгдсэн улсын дефакто нөлөөг бол гүнзгийрүүлэх зорилгоор хийж буй сенсац гэж бол ойлгож байна. За Трамп ер нь бол одоо ингэж хурц мэдэгдлүүдийг хийдэг нь за өөр бусад улс орнуудыг өөрийнх нь энэхүү одоо дарамтанд оруулах зорилгоор диффингтэй ингэж төрөмгийн мэдэгдэл хийдэг гэдэг нь бол одоо өнгөрсөн хугацаанд бол ажиглалтын үр дүнгээс бол харагдсан. За Америкийн нэгдсэн улсын хувьд магадгүй Америкийн нэгдсэн улсын цэргийн эрхийг олон улсад нэмэгдүүлэх за мөн уул уурхай ба түүхийн эдийн гэрээнүүдийг Америкийн нэгдсэн улсад ашигтай байдлаар одоо нэмэгдүүлэх за хятадын орон зайг бол энэхүү зах зээлээс бол шахахын тулд бол дарамт үзүүлж байх магадлал бол маш өндөртэй гэж үзэж байна. За магадгүй ингэж шахаж байгаад эцэст нь Гренландын газрын ховрын салбарт за Америкийн нэгдсэн улсын тэргүүлэгч уул уурхайн компаниуд монопол байр суурь эзлэхийг ч бас үгүйсгэх аргагүй. За ингээд өнөөдрийн та бүхэндээ бэлтгэн үргэсэн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. За ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.